Түүх бидний гол Баатар Такуми өөр ертөнцөд дуудагцсанаар хэвтэн. Тэрээр тэнд нойлон химээх бурхан бүсгүйтэй уулзах, бөгөөд гитэж бурхан бүсгүй түүний санансаргүй байдлаар дуудацсандаа хүчилж чинь. Уучлалтгүй. Учир нь тэрхүү дуудлагын танин жагсаачд байгаа баатруудаас сонгогдож урамтайж, харин Такуми өгөн сонгогдох эсгүй байсныг тэрээр тайж бушраалаа. Түүнчлэн энэхүү шидэнд дэлхийн ертөнцийг устгах аюултай. Тол хэрэгжихийг бүрмөсөн хариулсан гэдгийг нулан санаасан юм. Гэвч Сиданы эзэнт гүрнийхэн мөнийг үл тоон. Хоройтой таныг төвчөөж харахжээ. Ингэхдээ тэднийг зогсоох гэж хичээсэн ч бүтгэхүйдсэн тул Такуми энд дуудагдсан хэрэг бөгөөд харин бусад баатрууд хаана байгааг жолоход тэднийг таны төвчсөн эзэнт гүрэн рүү аш хэдийн ижгээсэн болохыг нулан хэлдэг. Энэ бүхэн нэртүүл алдаа байсныг ухаарсан Такуми өөрийн ертөнц рүүгээ буцахыг хүсгэд ноолын эзэнт гүрний үйлдвэрт дэндүү их хэрэгнснээсээ болоод уг таныг дахин хизээч хаширах боломжгүйгээр шууд хаачсан тул буцаа харахгүй гэдгийг хэлв. Нэгэнд буцах зам хайшаач гэсэн. Түүнд одоо ихтэй шийдэн үрдсэн би мах бод гэж өгөөжээ. Иймээс одоо надад юу тохиолдох вэ хэмээн Такуми гайхан асан. Гэтэл ноолон түүнийг энэ ертөнцид шинэ амьдарч хөшөөж хэрэгтэй гэх бөгөөд харин Сидана руу явах эсхийг нь асуухад тэрхүү эзэнд гүрэн асуудалтайгаас гадна Такуми сонгогдсон баатар биш тул гэд түүнийг ожигтой харчихгүй хэмээн анхааруулдаг. Үүссэн нөхцөл байдал ноён өөрийгөө буруутган уучлалт хүсхийн хажуугаар түүнийг өөр улс руу илгээж бүх талаар бүрэн дэмжихээ шийдсэн юм. Үвэрч загсгүй түүнд бурханы эзлэл хүртээ хэдийч Такуми мангасуудтай толтохоос имэж байсан тул бурхан бүсгүй түүнийг бүх чадлаараа хамгаална хэмээн тайлшруулна. Тэгээд ноолон түүнийг өөрийн статусаа шалгахыг хүсгэд урдны ертөнцийн 40 гаруй насны жирийн нэгэн албан хаагч байсан Такуми энд 17 настай залуу болцсон байгаадаа ухаангүй цэцэрдэв. Харин бурхан бүсгүй түүнд өнгөрснийг мартахыг зөвлөд байлдааны болон бүтээгч үйлдвэрлэлийн хэд хэдэн мэрэгчлээс сонгох боломжтойг дуусгажээ. Ингээд Такуми аюул мангасуудаас хол амар амгалан амьдарч хаягжууд үдсэн тал үйлдвэрлэгч бүтээгчийн замыг сонгохоор шийддэг байна. Өдөлгүй нулын түнд тус болох олон ашигтай чадвар ховор эд зүйлсийг бижвшээд усмаар асгарт хаан тус руу илгээшин тэрээр усан төхөрийн тусгалаа хараад миш гайхах бөгөөд тэгээд шинээр асан зарим чадвараа төшиж үзэхээр цааш ярах. Яг тэр үед тэрээр их хүчлэн модны мангасуудаас хардаг. Маш өндөр чанартай том хэмжээний дүн зөж харна. Иймээс тэр даруй дархны чадвараа ашиглахаар шийдэж өнөөх модоо гайхалтай хурцчаад болгон хоргож орхилоо. Мөн тэрээр ойрцоох газраас зөндөө олон хэрэгцээд эмийн ургамлуудыг олдог. Гэрч түүний түүсэн ургамаш хэтэрхий их байснаас цөөхөнд нь багтахааргүй байжээ. Гэвч ноолн түүнд хязгааргүй олон зүйл бартаах чадтай тусгай эд зүйлийн хайрцаг өгснийг тэр үед гинт санаа. Гэвч гинтхийн нэгэн тусчмж эрен хаширхан сонсогдох бөгөөд Моси гэх охин аврах том ивэрт тулаанд хөвгдөн. Түүний зүг ухаамэн гүүгүйж ирлээ. Өнөө каратан шууд түнлөө өсөрсөн тул Такуми арахгүй ихэнд бие хамгаалахад хүрсэн бөгөөд ашгүй аж тааж өөрийн хийсэн чадаараа түүнийг хөнөөж амждаг. Энэ нь ноолны өгсөн ажлын ач тас болов. Химэн тэрээр гайхаж хоцрогч. Үнэн хэрэгтээ энэ нь ертөөл цэвэр тохиолдол байсан юм. Тэр үед түүний мэрэгжил дайчин болж өөрч хэвдэн. Нэгдүгээр төвшөнд хүрсэн тухай мэдээлэл ирсэн ч тэрээр зөвхөн амар амгалан амьдарчийг хүсдэг учраас үүнд тиймч баяртай байсангүй. Ингээд Моси амирын орсон талархаад өөрийгөө ойрцох буур тусганы хон гэдгээ хэлэхэд Такумич мөн хамт явж болох уу хэмээн асууж охинч түүний саналыг баяртайгаар хүлээн авсан юм. Гэвч тэдний хөдөлгөөс өмнө Молийн тулаанууд маш амттай учраас авч явах эсхийг нь лавлан асуужээ. Үүнийг сонсоод Такуми нөгөө тулаануудыг өөрийн эд зүйлсийн хайрцагтай хийж авав. Тэр хооронд бусад баатрууд Сидана эзэнт гүрэн дээр хүрсэн ирж тэднийг анхны хатан хаан Элизабет утан авч байлаа. Хатан хаан тэдний баатруудын хүчийг ашиглан дэлхийг аврахын тулд дуудсан гэж хэлсэн боловч залуус чухам юу гэсэн үг болохыг нь сайн ойлгосонгүй. Иймээс хатан хаан тэдэнд бүх зүйлийг дараа нь тухтай тайлбарч өгөхөө амсан. Гэтэл баатруудын нэг болох Кане гинтхэн өөрийн өөрмөц иччил зурч чадварыг олж авсан. Бөгөөд энэ нь нарийн хувьд үнэхээр том ивэл байв. Түүнчлэн хэрэг тэр өөрийн зүүн савнгоо дагуулж зүүн цамдаа хүрнэ гэдгийг тусгажээ. Гэрч ачаалттай түүний зүүн савн Элизабетэд огт итгэж болохгүй гэдгийг сануулхан тэр өдөлгүй Такуми тасган дэрч Мошигийн эцэг гэх болох Бонг Марта нартай уулзахад тэд охиныг нь орсон маш их талархаж байлаа. Тэрээр энэ боломжийг ашиглан тасган дамжирч болох асгийг асуухад тэд ч дуртайгаа хүлээн авч урьсан харин дархан бүн тэдэнд маш их хэмжээний хүтэр байгаа хэлсэн нь Такумигийн сонирхлыг үнэхээр их татав. Тэд түүний тасгандаа баяртайгаар огтн алсан ч харамсалтай нь сул соц байхгүй байсан тул шин байшин барьж өгөхөө шийджээ. Ингэснээр тэрч бас тас болохыг хичээнэ. Хасрын шид ашиглан хөрсийг нь тэгшиж олныг гайхшруулсан.
Боловч энэ нь түүний манай хитрхи их зарцуулж орхив. Эцэст нь байшин баригдаж дуусны дараа Такуми өөрийн дархан болон Мужаны ур чадвараа ашиглан гэрээ төгчөөж эхэллээ. Тэрээр мэрэгчлээ дархан болгон өөрчлөхөөр шийдэж бүүндээ хандалбарсан хөдөр дээрээ ажиж ирсэн юм. Учир нь тэрээр өөрийн ашигмын чадвараа ашиглан төмөрийн хөдрийг гултмай болгон хорхож чаддаг бай. Тэгээд өөрийн хийж чадах олон төрлийн зүйлсийг төсөөлөн маш их давтж байлаа. Гэвч тэрээр ажилдаа хитрхи улайран аснаас болоод манан бүрмсэн дуусаж ухаан алтан онжээ. Үүний дараа Марта түүнийг өөртөө анхаарч тавьж хайг сануулсан зэмэрсэн бол Вонг түүнд идэхийг хөндөө өгсөн. Иймээс тэр ашигмын ажлаа өрөөжлүүлсэн хэдий ч Марта Молли хоёр түүнийг байнга ажирж санаа тасаар байв. Өдөртгүй тэр хүдрээс өөр түүхийн металлуудыг ялгангаарч гэр ахын хэрэгсэж багаж зэсэн хийснээр ашигмж гэсэн түвшин нь 32 хүртэл өсжээ. Түүнчлэн тэрээр өөрийн шидийг ашиглан бүүнд ажилтан тасалж дарханы түвшинэн 40 хүрсэн ч тэрээр угаасаа ашигмж болохыг хүсэж байснаа тэнд өгсөн. Тэгээд Такуми бонгоос хэдэн ундаа зээж болох уу гэж асуусан ч тэдгээр нь бүгд хамгийн анхан шатных байлаа. Гэвч Такуми ургамал ашиглан өрөө ундаа хийж үзэхийн тулд эгээр нь хэрэгтэй байгаа хэсгэд Вонг бэлэн болмогцсон бүгдийг нь хөдөлж аваа амарсан юм. Ингээд тэрээр ажилдаа орж ургамлуудаа устай хойж ихсэн ч өнөө ханд нь бонгоогоос сасан дээжээс тис өөрөмөртөө байж хөрсөн. Бөгөөд үнээс нь ямар нэгэн шидийн хүч буюу манаа мэдрэгдэж байлаа. Үүнийг харсан Такуми магадгүй биш гэх явцдаа усны шид ашигласнаас болсон болов хэмээн гайхансан. Тэрээр үнийг туршиж үзхийг хүссэн ч маш аюултай байж болохыг гадарч байв. Иймээс зэвсэг ургамж идэх замаар биеийн эсэргүүцлээ сайжруулж гэрлийн шидийн түвшнээ ахиулахаар шийдсэн. Бөгөөд нэг нь аюултай ургамж эцсэнсээ болж өвхийн ирмэгт тулж хязгаартай хүрсэн ч эцэст нь өөрийгөө эдгэх шид ашиглан аврагдаа зөсгөө. Ариусгах шидэгч шинээр эзэмшиж амтсан юм. Гэтэл яг энэ үед түүний ард хуйгсан аврах зэрлэг ахай гинт гарч ирсэн тул тэрээр аргагүй нэрхэнд өөрийгөө хамгаалахаас өөр замгүй болов. Аврах ахай түүн рүү дайран орж ирэхэд Такуми анхаарсыг нь сарниулахын тулд хотгох шийдсэн боловч энэ нь ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Түүнчлэн жадаараа яг онсон ч өнөөх хараатан дүрчүүхэн ч хөр зочруулж чадсангүй. Өдөлгүй тэрээр саших болон газрын шидээр ээжлэн давтсан ч тэрийн мөл ямар ч тус орсонгүй. Гэвч үүнийг ялах ямар нэгэн арга байх ёстой гэж бодон эргэн тойрон ажиглах үедээ ботны цаана нэгэн хортой аалж цаагааг анзаарчээ. Тэрхүү арзыг бас өөрлөн дайрах гэж хэмээн нэмсэн ч үнэндээ аль хэдийн шахацсан байгааг нь өдөлгүй ойлгосон юм. Харин өнөөх харц Такуми руу биш аврах Кахай руу өсрөн дайрсан. Бөгөөд хамгийн гол нь түүний хүчтэй хорч хахад үйлчлээгүй. Тус Такумигийн санаа улам бүр зовж эхэллээ. Тэр мөчид түүний зэн савингийн ур чадвар гинт идэвчиж өөрт нь өвтө ганцхан сонголт үлдсэнийг олж мэдэв. Ингээд зэвсэг Кахаяг мөрөх гэж ирэх үед тэрээр дээш өсрөн ашигмын хүчээ ашиглаж түүнийг задарч оруулсан ч хүчтэй мөргөлдөөний улмаас өөрөө хол шидэгдчихв. Хэдийгээр битсэн ч тэрээр буцаж басан. Өөрт нь таслахыг хичээсэн өнөө хаалцыг шидэрээ идгээсэн. Бөгөөд ингэх явцдаа түүнийг амжилттай гişүүлснээ мэдэж нуруунд дээрхээ навч мадны навчтай төстэй. Байсан тул түнд Мэйпл гихнэр өгөхөө шийджээ. Өдөлгүй аасны тасарсан хөл нэргэн ургаж Такуми өнөө хавар хагаагаа авч тасгандаа эргэж ирсэн бүх хүмүүсийг гайхшруулсан юм. Гэвч тэд түүний мөрөн дээр хаалцыг хармагцаа ийм аюултай шавьжийг гişүүлж чадсанд нь бүгд тасмаарч чархав. Ингээд Такуми тасганыхоо бүх хүмүүсийг өнөөх хамахаар дайлахаар урьжээ. Тэд хамтдаа хоол зогссны дараа банк түнд ойрцоо хотод аваачиж зарч харс болон бүсэд зүйлсийг хүсэн билээ. Энэ үеэр бурхан налын түүнийг хөгжиж байг хараад баяртай байсан ч туслах нь түүнээс ямар төлөвлөгөөтэй байгааг нь сонсов. Учир нь налын Такуми данцгай бие махбод болон өөрийн найзлалаа хайрсан байлаа. Гэхдээ хамгийн гол нь тэрээр Сидана эзэнт гүрэн өөрсдийн шидийг идэвхжүүлэхээс бүтэн 1 жилийн өмнөх цаг хугацаар түүнийг ижээсэн. Бөгөөд харин ноён хүнд ямар нэгэн онцгой шалтгаан байхгүй гэдгийг дурчжээ. Маргааш өглөө Такумис ирэхэд тэрээр аасны торонд хүлэгдсэн байсан бөгөөд Мэйпл тандан мууч хэлэхгүй хайг шаардахад өнөөхөн Такумиг дандаа ажилтай байгаад өөрийг нь анцаардуулдаг тухайгаа хэлв. Иймээс тэрээр ажиллаа. Төр хойшлуулан түүнтэй тоглохоор шийдсэн ч тэднийг энэ байдалтай байхыг харсан Марта эмгэн бүр мэд гайхаж харагчээ. Такуми Мэйплийг өөрийг нь идэх гээгүй гэдгийг хурдхан шиг тайлбарсан. Боловч Мартагийн анхаарлыг хэдийнэ өнөөх хаалцны тор татсан байлаа. Тасганыхан энэхүү торхор хөцс хийдэгч аасны торхон маш хор тул зөвхөн язгуурт нуудлыг хэрэгж чаддаг. Тиймээс түүнд Мэйплийн илүү уян хатан торох хэрэгтэй байв. Марта түүнтэй ойлголцохыг хичээхэд Такуми бүтэхгүй байх гэж бодсон ч Мэйпл түүний хүсэлтийг биелүүлж чадлаа. Энэ үед Такуми Мэйплд хамт тоглох хомжтыг нь сануулсан ч өнөөх нь одоо завгүй байгаагаа хийж татгалцсан тул тэрээр мөн л өөрийн ажлаа хийхээр явдаг байв. Тэрээр энэ тасган дээрээ аль хэдийн 1 сар өнгөрсөн бөгөөд алхимыг илүү гүнзгий сорохын тулд эндээс явах ёстойгоо мэдэрч байсан ч өөрт нь
туйлын иждэг хансан тасгааныханд энэ тухайга хэрхэн хишгээ мэдэхгүй эргэжтэй санаа. Бүүн түн зэрүүлэн чанартай хоёрыг дуулах бэлтж өгөөд зож тогтно хэрэг болно гэд гучдыг ч бас янзэрч өгөхийг санаж болох. Гэвч Такуми өөрийгөө ертөөлийн бүтээдэг үйл дүрсэгч гэдгийг тэдэнд санаалсан юм. Тэр үед бонгч мөн хурж ирэх бөгөөд бүүн түнийг явчвал тасган нэзгүүрч уйдмар болохыг дорцсон чижээ том боломж хайж том хот руу явах ёстойг нь тэдсэн мэдж байлаа. Өдөргүй бонг түнд Пибек нэртэй хөдөлтаачин удахгүй тасган дэрнэ гэдгийг дуусгахад бүүн хэдийн Такумиг түнтэй хамт ажиллуулахаар бүх зүйлийг зохицуулсан тухайга хэлв. Тэдний энэ сэтгэл залуу хэд талархаж бүх зүйлд нь чин сэтгэснээс баярснаа илэрхийлсэн юм. Тэгээд Такуми замаараа эвэрт тулай мах зөөж яваа марттай таарлтжээ. Энэ тулай мах үнэхээр амттай байдаг ч махаа зөв боловсруулах тусгай төхөөрөмж тасганд байхгүй учраас шууд хаяхаас өөр аргагүй болдог. Тухайга эмэгтэй хасарсан ярина. Иймээс Такуми тэрхүү махыг цэвэрсүүлэхийн тулд өөрийн ариусгах шийдэ ашиглахыг санал болгожээ. Гэвч түүнийг ийм хавар гэвлийн шийд хэрэгсэж чаддгийг мэдээд Марта бүр Мисукай хаж ирэв. Түүнчлэн энэхүү шийдийг эзэмсэн хүн маш зөвхөн байдаг. Бөгөөд гарамгай чадваршиг шийдэнгүүд нь зөвхөн үнийг ашиглаад ласрах хөрөнгө чинээ хоримтлуулж чаддаг. Тул нууцаа чинь тад осхойг түнд анхааруулсан билээ. Ирэх өдрүүдэд Такуми өөртөө тасалсан тасгыныхон тачийг нь хариулахыг хүссэн тул чадвараа ашиглан тасганы хөгжиж болон аюулгүй гэж тарамгүй хувь нэмэр оруулсаар байлаа. Нийгэмд цаг нь болж Пибик бараагаа зархаар тасганд ирэхдээ энтхийн асар хурцтай хөгжижийг хараад нүдэндээ ч итгэсэнгөө. Худалдаа чинь Бонг Такумиг танилцуулсан бөгөөд залуу явхаасаа өмнө Бонгд нэг нь Ибюшкийн ханд түүний гэрт дотор дахиад 100 ширхгийг үлдээсэн гэдгийг хэлдэг. Тэр үед Марта болон бусад тасганыхан ч бас түүнийг өдөж өгөхөөр цугларах. Бөгөөд цөмөрөө нэр жагч модны торхоор хийсэн хоцос бижигшэд Такуми үнийг насан туршдаа нандинан хатусгаа амлсан юм. Пибек Такумиг тасганыхантай үнэхээр татна. Сайхан харилцаатай байгааг анзаарах. Бөгөөд түүний хамгаалагчдын нэг болох хийс сэтгэл нь хөдөлж. Нөөжинс төслүүлэн уйж ихтэйс найз рижин түүнийг яг л хөвшин хүн шиг аашилж байна. Химэн шаална. Ингээд Пибек тэднийг арслангийн сая бүлгийн зэрэгшлийн адил явж хайрчид химэн танилцуулахад Такуми тэднийг өөрийнх нь хамгаалагчид болохыг ухаарсан ч хийс энэ хавийн газар нутаг өгнөх хамар амгалан байдаг тухай дурдв. Харин тэд залуугийн цонхонд юу байгааг сонирхоход тэрээр тутам гэрийн тэжээвэр алц байгаа гэж хэлснээр тэдний бүр шоконд оруулж бүгд дадах шахах хичээнэ. Гэтэл Мэйпл алц тэдний 3 дахь гишүүн болох Богорт гинтхэн маш их тасна. Бусад хамгаалагчдын атаархыг төрөөж өгчээ. Тэднийг инфо маргалдж байх хооронд Пибек Такумигаас hodдож авах өөр. Энэ жишгээний хандуугаа эсхэр асууж байтал гинтхэн тэдний замыг олон тааны гоблинууд хаан зөксөн тул тэр дараа тэрийг зөксөө. Мэдээч мангасуудтай тэнцэх нь хамгаалагчдын үндсэн. Ажил тул Арслангийн сая гин гişүүд тус Пардог хичгсэн бол харин Такуми амьдарчдаа анх удаа гоблин харж байгаадаа сандарч твлээ. Пибек түүнийг тайвшруулахыг хичээнэ. Аялагч ходтаачдад ийм зүйл байнга тохиолддог хэмээн хэлэх. Бөгөөд өөрөө бус бусдыг сандархаж байгаадаа дотроо баг зэрэг хүчтэй байв. Өдөлгүй багийн хон гоблинуудыг хэлбэхэн ярьж ярих. Бөгөөд риш энэ тулаан санснаас нь арай илүү хугацаа зарцуулсан сэтгэл дундуур байлаа. Тэд цаашаа аяллаа өргөжлүүлж 3 өдрийн дараа эцэст нь Баркужагийн хаан тулсын нутаг дэвсгэрт орших болон хотод хүрсэн мэрчээ. Такуми энэ хотыг тасганаас тэсвэр асар том болохыг гайхан харах. Бөгөөд Арслангийн сая гингшүүд даалхавраа биелүүлснээ ташигнах хэвээр байсан тул тэднийг даган адил явж хайрчдын гэж зөвлөв. Тэгээд тэрээр хүлээн авчид хандан аль хэмждийн гэлтэд бүртгүүлж хүсэлтэй байгаагаа хэлтэл харамсалтай нь энэ хотод тийм гэлт байхгүй гэсэн хариу сонсхон тэр. Гэтэл хүлээн авагч ажилтан түнд ойртон шимэнч ихэнх хүмүүс зөвхөн гэлтийн үнэмлэхийг нь иргэний үнэмлэх болгож ашиглахын тулд авч хайрчдын гэлтэд бүртгүүлдэг. Бөгөөд сард ганцхан удаа ямар нэгэн ажил хийж байхад тэрхүү үнэмлэхийг хизээч хүчингүй болохгүй гэдгийг зөвлөжээ. Ингэснээр Такуми өөрийгөө адил явж хайчаар харин Мэйплийг өөрийн тэжээвэр амтнаар албан ёсоор бүртгүүлсэн юм. Гэвч хүлээн авагч ажилтан түүнийг ийм аюултай тэжээвэр амтантай явааг хараад ухаанаа албатал сачирт. Бөгөөд үүний дараа Такуми өөрийн бэлдсэн ханднуудыг зархаар Пибекийн компанийн төв байрыг зарна. Ингээд Пибек түүний авчигсан бүх зүйлийг хоцдож авахар санал болгох. Бөгөөд энэ нь ойролцоогоор 7 саяын хүрэх тул Такуми үнэхээр их баярлахажээ. Тэрээр үүнийг маш их мөнгөнд химэн дотроо бодож байтал Пибек түүнийг шинээр ирсэн. Хараахан нэр хүндээ босгож амжаагүй байгааг нь дурдаад бүтэн мөнийг нь түүж чадахгүй байгаадаа хүрцэж өчнөр бархан тэр. Энэ бүхэн дэндүү их гимээргүй. Сайхан санагдсан тул Такуми Пибект ямар нэгэн дааш муу санаа байгаа биш биз химэн ирсэн. Боловч тэрээр хүн хурах тийм төрлийн зүс царайтай нэгэн бишиг санагдана. Тэгээд Пибек түнд тусдаа орсонтой байшин суух хэрэгтэй зөвлөхийн сацаа өөрийн компанийн эзэмшлийн нэгэн байрыг санаж болгож боломжийн үнээр түрээс ихээр дагуулan явдаг байна.
Өдөргүй Такуми байшин үзэхэр очиод тэрхүү газар нь жирийн нэг сууц биш харин асар том харш байсан мис гайхах. Бөгөөд ийм хэмтэн байгааг нь бодоход магадгүй ч чүртэй байшин болов химэн сэжвч чихнэ. Гэвч Пипекийн төсөлх Томас түнд тийм зүйл байхгүйг бодлон хийжээд шаардлагатай бүх бичиг баримт зохицуултыг хийж дуусны дараа маргаашин шууд нүгэд орч болно гэдгийг тооцооно. Харин хотын гудамжаар асгаж явах үед Такуми хамарт гинтхэн маш муухай өмхийн өнөр цархин тэр үед Томас очрыг тайж барсан. Эцгүүртнүүд бохроо цэвэрлэхийн тулд шидэд цэвэршүүлэгч төхөөрөмж шилждэг. Боловч тэдгээр нь зөвхөн гүнгөрөөс болон эртний туураас салдаг учраас жирийн нэрхэд хэрэгжих ямар ч боломжгүй хийж өгнө. Иймээс Такуми тэд ер нь бохроо хизээ нэгэн цац цэвэрлдэг болов химэн гайхан өсөхөд хүрнэ. Ингэхэд Томас үе санвартнуудыг хүсэж цэвэрлүүлдэгч их хүчийн зүгээр л тэрхүү муухай өнөрийг хичээд өнгөрдөг тухай хэлдэг байна. Тэгээд маргааш өдөр нь Такуми Мэйпл нар шин байшиндаа нүүн орж тэрээр цаг алдахгүй шууд л бие засах газар хийх хажигтаа ханцан шамлан ордог билээ. Тэрээр Пипекийн компаниас асан төхий идэ ашиглан өөрийн шидийг хураасаар үнийг амжилттай бүтээж чадах. Бөгөөд ингэснээр түүний гэрлийн шид болон ашигмын төсний их боловч харамсалтай нь бүх маань шавхардаж архина. Өчир нь мананд бүрэн дууссан тул тэрээр тэнхээ тамирсоохон тулд өөрийн бэлдсэн шид тахандыг ухаас өөр аргагүй төрсөн юм. Тэрээр хийсэн бүтээлдээ сэтгэл тун хангасан байл. Гинтлийн нэгний чашхтуу хадаж гайхан очтол Пипек Мэйплийн дороогтон баригдсан байхыг хараад азмаар чархна. Гэтэл Пипек үнд огтхонч уурлаагүй. Бөгөөд харин ч тэрхүү торн түүнд маш тавтай. Таатай санагдж байгааг хэрхэн гайхалтай. Гэвч Такуми өөрийн тэжээвэр амьтны харгасан авир туйшлалтгүй сарч байлаа. Ингэхэд Пипек түүнд уучлалтгүй хэрэггүйгээд би засах газар орч чадах хэмээн хүсв. Боловч тэрхүү шин солборыг харамгцаанууд нь орой дээрээ гарах шиг болно. Тэр үед Такуми түнд энэхүү төхөөрөмж хэрхэн ажилладаг, мөн ямар ч хөдлөлийг хормын дотор хэрхэн цэвэршүүлж чаддаг тухайн нарийн тайлбарч өгнө. Үүнийг сонссон Пипек гайхан тэгвэл Такуми чи чин гэрлийн шид ашиглаж чаддаг хэрэг үү? Химээ золон асууна. Тэмчид Такуми Мартагийн өвд нь анхааруулж байсан үгийг гинт санддаг байна. Иймээс тэрээр Пипекээс энэ тухай хүнд ч хэлэхгүй байхыг гонгох бөгөөд Пипек ч үүнийг зөвшөөрөх боловч хариуд нь Такумиг дахин 100 ширхэг бие засах газар хийж өгөх ёстой гэсэн болцож толгоно. Такуми үүнийг зөвшөөрөхөөс өөр аргагүй төхөрөх боловч энэ нь дэндүү их хөдөлмөр шаардах ажил гэдгийг дотроо тэмдэглэн бодно. Энд тэрээр хин нэгний хүссэн ажиллах тухай тунгааж хэвтэл Пипек түнд боолын гэрээ байгуулахыг санал болгох. Бөгөөд учир нь тэд шидийн хүчээр ноцыг чанд хадгалах өөрөг хүжээдэг төдийгүй байшингийн хамгаалалт менежментэд ч тас нэмэр болно хэмээн зөвлөнө. Түүнчлэн Пипек үргэлжлүүлэн түүний гэрлийн шидний авьяас нь Сиданыгийн ариун эзэнт гүнийг тэргүүлдэг. Тэнгэрсэг гэрлийн сүм эсвэл бурхан сонгогдсон гэсэн үг бас хийж өгнө. Гэвч тэрхүү сүмийнхэн гэрлийн шидний авьяастай хэнийг ч хамаагүй олж бариад тэднийг ангаах шиднийхэн төлөө зүүн баруунаа мөчдөг байв. Тэгээд тэдний ихлүүлсэн энэ хүү төсвөн гарцаагүй сүмийн хараанд өртөх болно гэдгийг Пипек анхааруулах. Бөгөөд үүнийг сонссон Такуми бид үнэхээр үнийг цааш өргөжлүүлэх хэрэгтэй болов хэмээн нэрвэрчж эхэлдэг билээ. Гэвч тэрээр өөрт нь нэгэн төлөвлөгөө байхаар дуртаад үүнийг хэрэгжүүлэхийн тулд түүний жинхэнэ хэн болохыг нууцлах ёстойг анхааруулв. Түүнчлэн Такуми боолуудын хүчийг ашиглах дургүй тул бүх ажлаа өөрөө биечлэн хийн гэдгээ мэдгдсэн. Гэтэл яг энэ үед түүний гэртийн карт гинт гэрчдэж гэрдэд дэлснээс хойш 1 сарын дотор заавал 1 дасгаар биелүүлж хэвстэй гэсэн зурагс ирснээр тэдний яриа тасалдахад хүлээ. Иймээс тэрээр ганцаараа амжихгүй байлгаж яалтч үгүй бусдын төсрөмж хэрэгтэйг ухаардаг байна. Өдөргүй тэд тус хотдоо боолын хөдөлтаагаар Австралитай мөсөн хөдөлтааны компани руу зөвшлөө. Тэгээд Пипек татвч оргоцоороо Такумиг цэцэрлэгт хүлээж явахыг хүссэн ч тэнд тэрээр Сафаг Юзеф бүсгүйдээ таарч энэ газар бас хүүхдийн ирдэг газар биш тул гişтэй хариг гэсэн зэмлэл хүрсэн. Бөгөөд үүний дараахан Такуми компани эзэн мөсөнтэй олжжээ. Харин Пипек эзэгтэй Такумиг боолын гэрээ байгуулах дургүй байхаар дуусахад мөсөн тэдний хаан тулсад боолууд ч бас эрэхтэй байдгийг тайлбарч дөрмийн дагуу эзэн боолын хаанаад сайн эрхийг хүндэтгэн хэрэгцээг нь хангах ёстой хийж өгдөг байна. Ингэснээр хоёр тал бие биедээ гим хор учруулахыг хоримждаг. Төдийгүй эзэн нь гэрэн дээр бичигтэйг зүйлийг хүчээр хийж болохгүй. Бөгөөд үүний хариуд боолн ч мөн эзнийхээ нууцыг чандлан хадгалах үүрэг хүлээдэг ажээ. Энэ нь Такумиг нилээд гайхшруулсан бөгөөд эзэгтэй цаашин тайлбарлахдаа боолууд дотор олон янз байдгийг дурдж өрөө төлж чаддаггүй эрх чөлөөгөө эргүүлэн хоцдож авах хүртлээр зүтгэдэг үрийн боол. Засарч хүмүүж хэр гэрээ зөвшөөрсөн гэмт хэрэгтнүүд эсвэл амьдрах байр суурьтай болохын тулд гэрээ байгуулсан дайны олцлог төсөд байдаг тухай өгүүлдэг билээ. Түүнчлэн дээрэмжтэд давталгаасан хүмүүст зориулсан гэрээч байдаг ч
Дайны олзлох төсөд эзнийхээ зөвшөөрөлгүйгээр хизээч чөлөөлөгдөхгүй. Тус хамгийн тохиромжтойг Пипег онцолсон. Бөгөөд үүнийг сонссон эзэгтэй Такумиг ямар хэрэгт орооцолсон болохыг гайхаж түүнээс өөрийнх нь бодлыг асуухад Такуми нууцлахыг хүссэн онцгой чадварууд үүртэн байгааг нууцгүй хэллээ. Нэгэн тэрээр агл явж хайрчдын гэртийн гишүүн болсон тул цаашид аюултай газруудаараа ирж ховор нандин зүйлс хайх хэрэг гарна. Гэвч тэрээр тэмдэгсэн юм. Иймээс түүнд эдгээр аюултай даас орнуудад хамт явж мөр зэрэгцэн тасдаж чадах найдвартай хамтлагч хэрэгтэй байв. Гэвч эзэгтэй мужин түүнд хаш өдөртөх болон бие хамгаалагч хийж хамгаалах гэдэг. Болтес өөр хоёр өөрөвтөж түүнд хоёр өөр боос хэрэг болно гэдгийг зөвшдөг байна. Тэгээд тэрээр тэдэн жаахан хүүхэд байхдаа дэрэмжтэд хозгоорогдсон Мария гэхүн чинь өхнийг таньж цолжаа. Өчир нь хөдөлтааны газрынхан түүнийг багаасан гэр орны бүхрээс ажлыг гаргахад хийж сургаж бэлтгэсэн байжээ. Такуми охинд өөрийн харшийн тухай ярихад охин бүх ажлыг ганцаараа түртэлгүй хийж чадна. Гэвэл Такуми маш их гайхсан. Бөгөөд ийм өхөрдөн охин одоо хүрч хинтэйч гэрээ дагуулаагүй байсан тэрээр хийж чадахгүй байсан. Гэтэл охин гинт сандарсандаа би тантай хамт унтж чадахгүй шүү гэж хэлсэн нь Такумиг бүр мөсөн сандаргаж орхисон. Бөгөөд тэрээр анханасаа тийм зүйл огт бодаагүй лээ. Бодлоггүй охин түүнээс зөвхөн гэр орны ажлыг хийхэд үнэхээр зүгээрээс хэл авлан асууж Такумиг толгойд хамагц өөрийг нь сонгосон баярлж талархснаа илэрхийлв. Гэвч мужин хатагтай энэ үед тэдэнд бэлэн байгаа дайны бол байхгүйг дуусгахад Мари эзэндээ Сафагийн тухай сануулсан. Бозооч эзэгтэй түүнийг энэ хэрэгт бүх хашуугаад үрээд ачаа тийшээ бэлтгэж тушаадаг байна. Харин Сафагийн тухай сонссон Такуми түүний талаар сонирхон асуухад эзэгтэй тэр ээж бүсгүүд хидэн асуудал байгааг хэлсэн ч Такуми ямартай ч түүнтэй заавал уулзахыг хүсжээ. Энэ нь магадгүй түүний зүүн савингийн чадвар ажилласныхоо эсвэл зүгээр сэтгэл нь харагтаад байсныхоо юутай ч тэрээр татаад мэдрэмжээ даахаар эрс шийдэв. Эцэст нь мужин тэднийг Сафатай уулзуулсан. Бөгөөд ихүү эльф бүсгүй нь одоогоос 50 жилийн өмнө Трера болон Юггерийн хаан төсөөдийн хооронд өрнөсөн дайны үеэр олцлогдсон нэгэн байжээ. Гэвч тэр цагаас хойш өнөөдрийн хүртэл тэрээр хинтэйч гэрээ байгуулахгүй явж ирсэн. Түүхтэй аж. Түүнчлэн Сафа биедээ хүнд битүүл асан тул тусдаж чадахгүйгээс гадна түүний шидэн цацдагдж бүрмөсөн хураалтаад байгааг эзэгтэй тэдэнд иш тадан харуулсан юм. Гэсэн хідээч Такуми бүхнийг сонсоод түүнтэй зөвхөн ганцаарчлан уулзаж ярилцахыг хүсдэг байна. Ингээд мөлн залууг халамжлахыг Сафа тэндээс явна. Өчиггүй Такуми өөрийгөө түүнд танилцуултал Сафа өөрийгөө түүнд ямар ч нэмэргүй нэгэн гэж хэлэх. Бөгөөд гэтэл залуугийн түнлүүд хөөж толгоноос нь бариад чадвар статусыг нь шалгаж хэллээ. Тэр үед түүнийг үнэхээр гаргууд дайчин болохыг нь хараад Такуми хэд цочирдсан бөгөөд хэрэг шахахыг нь эдгэж хараалыг нь тайлж чадвал өөрт нь насар том хүч холбоотон болно гэж тооцоолсон юм. Харин мужныг эргэж ирэхэд Такуми гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа хэлж энэ нь мужныг баярлуулсан ч Сафа одоо хүртэл цээж байв. Тэгээд тэд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж дуусны дараа мөлн тэдний хооронд шидийн гэрээг албан ёсоор байгуулж өгчээ. Ингэснээр Мари Сафа хоёр шинэ эзэндээ талархаж илэрхийлэх боловч Такуми харин ч өөрөө тэдэнд талархах ёстой хүн нь гэж бодон илтгэр хариулахад Сафа түүнийг ийм хитрхий даруухан дохой болохыг хүсв. Гэвч мөлн түүнийг үнэхээр сайн эзэн болно гэдэгт аль хэдийн итгэжтэй байлаа. Ийхүү тэрээр Мари Сафа хоёрыг дагуулсан гэртээ ирсэн ч тэд мебелийг хараад уус халтан цочирдно. Тэр үед Такуми тэдэнд бүгдээрээ хамт амьдрах болно гэдгийг хэлж тус нь өрөө гаргаж өгсөн ч Сафа үнийг өөрсдөд нь хитрхий тансагцсан хэрэг хэмээн нэмэн. Тэгээд Такуми тэдэнд хангалттай олон өрөө байгаа тул энэ нь ямар ч асуудал биш гэдгийг дуртаад түүнчлэн гэртэн сайхан халуун өсний өрөө бий тус хүссэн үедээ ашиглаж болно гэдгийг тайлбарлав. Өдөргүй охид халуун өсөнд орж алжаалаа тайлах бөгөөд тэр үед Мари мөсөн чамаа хизээч явуулахгүй. Хичнээн их мөнгө амсан ч бусдад хоцдохгүй гэж боддог байлаа. Химэн Сафа хэлнэ. Гэтэл Сафа гүн бодол тавтцсан байсан бөгөөд Мари хүчрэг нь лавлахад тэдний байгуулсан гэрээн дээр Такумигийн төрсөн газар өсөө гарч зэрэг ихэнх хувийн мэдээллүүд нь хоосон үлдсэн байсныг анзаарснаа хэлв. Иймээс тэрээр залуу ямар нэгэн зүйл нуугаад байгаа нь биш биз гэж эргэцэж хэлжээ. Энэ үеэр Такуми тэдэнд зориулж орой хоол бэлтэж байсан. Бөгөөд хоол хийх нь уг нь өөрийнх нь өөрөвтөл Мари ихэд санаа зовсон ч Такуми зүгээр гэж тайшруулад оронд нь дараа нь гэр цэвэрлэхэд туслаараа хэмээн нэнэсгэж. Тэгээд тэрээр бүх зүйлийг хангалттай хийж баймаар байгааха хэлж тэдний ширээн дуран цаашдаа өөрийгөө эзэн гэхийн орон зүгээр нэрээр нь дуудаж байхыг хүссэн. Өдөлгүй Такуми Пипектэй компанийн байранд уулзаж өөрийнх нь цахиалсан зүйлсийг хүлээн авлаа. Ингээд гэллүүгээ харих замаараа Такуми нэгэн сумаар
байж харах бөгөөд тэнд Ножины хөшөө байхайг үзээд гайхаж өөртөө нивэж хайрсан талархах боловч анх үргийн дуудахтаа тэр яагаад Сидоныг муужсны гинт гайхан бодно. Гэтэл тэр үед тэрээр гинтхэн Ножины өмнө шилжин очсон. Бөгөөд Ножин өөрийгөө бурхан шигсэн болон Сидоныгийн эзэнд гүрний ашаашинд нь хамаарсгүй гэдгийг хэлв. Такуми тийшээ хэрхэн хүрээд ирснээ гайхаад Ножин түүний залбирал өөрт нь хүрсэн тол уцхаар шууд дуудсан гэдгийг хэлжээ. Нэгэн тийм зүйл болсон тул тэрээр энэ дэлхий дээр хоёр өөр шашин байдаг тухай тайлбарч өгсөв. Эдгээр нь бүтээлийн сүм болон тэнгэр шиг гэрлийн сүм ажээ. Үүнээс бүтээлийн сүм нь бүр анхнаасаа л Ножиныг шатаж биширч ирсэн түүхтэй бижээ. Харин тэнгэр шиг гэрлийн сүм нь сайхнаас л өссөн бөгөөд тэдний шатдаг бурхан нь бодит байдал дээр оршин байдаггүй гин. Тэрхүү сүм дагуулжсэн дараа Сидонагийн ариун эзэнд гүрэн хүч хэрэглэн өөрсдийн шашны нөлөөг хурдтай түгээж бужмаар бүтээлийн сүмийг эсэргүүцэн авч холжээ. Гэвч Ножин бурхан учраас хүмүүсийн иймэрхүү явааргүй. Өчүүхэн хэрэгч шууд хөндлөнгөөс орцож чадаагүй аж. Иймээс Сидонагийнхан тэрхүү хориотой баатар дуудах шидийг ямар ч саадгүйгээр идэвхжүүлж чадсан хэрэг байжээ. Тэнгэрийн дагин түнд өгсөн ивэл нь урд мөн хүрэгч шин гэдгийг санаалав. Гэрч бүсэдтэй танилцж, өсөж хөгжөхөд нь тусалж байсан тэрхүү иvēжийн нэг хэсэг нь удахгүй дуусгар болох тул түүний туршилтын үе шавтарч цаашид муу санаатай хүмүүстэй ирүүртэй таарч тохолно гэдгийг анхааруулсан юм. Энэ үед Сидонагийн ариун эзэнт гүрэнд эзэн хаан дуудагдан ирсэн гурван баатрын талаар лавсан асууж байлаа. Ингэснээр түнд баатруудыг одоогоор бэлтгэл сургуулж хийж байгаа тухай иртгэв. Өдлөгийн хатан хаан тэднийг ятгах чадсанаар анхлан нэргэлдэж байсан баатрууд эцэст нь эзэнт гүрэн тасчаар шийджээ. Тэр үед баатруудын хоёр болох гэрээ Яманар бэлтгэл хийж байх. Бөгөөд сурагч багш нар нь тэднийг хамаг хүчээр ажиллахыг шаардсан урамшуулна. Гэвч тэд Аканы хандан яг адилхан хичээхийг тушаахад тэрээр хүчрхийжээ дургу гэсэн шалтгаанаар шуудхан татгалздаг байв. Харин энэ үед Элизабет гарч ирэн үүнийг хүчрхийлж бус. Харин өөрсдийн ертөнцийг аврахад нэн шаардлагатай хүч чадал хэмээн тайлбарсан тэр. Улмаар Аканы хандан түүнийг үргэлж хамгаалж хосон тиймээс санаа зовох хэрэггүй гэж хэлсэн нь Элизабетад гүн сэтгэгдэж төрүүлжээ. Гэсэн хэдий ч Аканы Элизабетийг аюултай хിവэр гэж бацаарч байлаа. Нэгэнт гэрлүүгээ бүтсэн Такуми харин хаалгаар орохдоо хүз артан өнчхөн тэр. Иймээс София түнд тасаж газар тасгарсан зүйлсийг нь түүж өгөх гэсэн боловч Такуми өөрийн нэлбэ ашиглан ачаагаа шууд хайрц руугаа шилжүүлсэн нь түнд сэжигтэй санагдаж өгшөв. Тэгээд тэрээр урсандаа хийх маш чухал ажилтай байгаа. Тус өөрийг нь хүлээсгүй оройн хоолой идэхийг тэдэнд сануулжээ. Гэрч София түүнийг нууцаар дагахаар шийдсэн бөгөөд орсон дороод Такумиг хотхоор өөрийнхөө гарыг засаж дараа нь шид ашиглан ширхаа инжиж байхыг нь хараад мэс гайхав. Үнэхээр галзуу үйл гэмэт боловч өөр чадварынхаа төвшин дахиулахын тулд үүнийг хийхээс өөр аргагүй байгааг Такуми өөртөө хийж байлаа. Түүнчлэн тэрээр Марагийн хийсэн үйлдэл дэндүү хэрцгий байсныг дурдах. Бөгөөд Марагийн нэрийг сонссон Софиягийн сэтгэл ихэв төгсөж өгсөн юм. Учир нь тэрээр Такумитэй нүр тулахаар яаран атсан боловч хамаг тэнхээгээ алтан түн дээр унчлаа. Гэвч Такуми түүний гарыг имжлэхээр шийдэж охины биеийн шидийг нь эсэргүүцэж байсан ч түүнийг бүрэн эдгэж чадсанаар өөрийн гэрлийн шидийн түвшнээж давхар ахиулаад авчээ. Үүний дараа тэрээр охиныг өрөөнд нь хүргэж өгөөд өөрийн хүчээр хараашийг нь бүрмэсэн тайлж бүрэн имчилсэн билээ. Маргааш өглөө Софиасрээд Марид хантан эзнийхэн ташаар сануулахыг оролцсон боловч Мари аль хэдийн өөрийг нь эдгээсэн хэмээн таланд харуулв. Ингээд София Такумитэй уулзаж хараашийг нь тайлж шидээ тэхэн ашиг сох боломж олгосонд нь тасрахсаа илэрхийлэхэд тэрээр ертөөс гэрлийн шидээ сайжруулах хэрэгтэй байсан тухайга хэлдэг. Энэ зэрсгээр тэрээр шархан дээрээ хүчтэй хор төрхөж түүнийг дахин имжилдэг байсныг тайлбарсан ч Софи түүнээс яагаад Мари хэрцгий гэж дуудсныг нь гайхан асуув. Гэвч Такуми ертөөл Мари түүний түүж бичсэн эмийн ургамлуудыг санамсаргүйгээр хайцгасныг дурдсан юм. Үүнээс сонсоод сэтгэл нь хөдөлсөн охин эцэст нь түүнийг өөрийн чихнээ зэн химээ хүлээн зөвшөөрч насан туршдаа үнэнч байхаар тангараглалаа. Энэ сайхан үр дүн гарсанд ножинч мөн адил сэтгэл хангалуун байв. Үүний дараа Такуми номын сандцсан бөгөөд кин дахимын тасаар ердөө 4 ном байгаа гэхэд гайхаж хүмүүс үүнийг сонирхдаггүй учраас ийм зөвхөн байна уу химээ нэрвэлсэн. Тэгээд тэрхүү номуудыг гэртний соёл эргэн шихийн бичгээр бичсэн байхаг анзаарсан ч Нолины өгсөн нивэлийн ачаар тэхийн бүх хилийг мэддэг тул түнд уншиж ойлгоход тун хэлбэр байлаа. Гэртээ эргэж ирэхэд нь Мари тэр хоёрын хооронд болсон явдлыг хизээч мартаж чадахгүй байгаагаа дурдсанаар Такуми охиныг өөрсдийг нь нууцаар ажиглаж байсныг эцэст нь ухаарав. Үүний дараа тэд бүгдээрээ суултур хийх ажлаа үргэлжлүүлсэн. Бөгөөд Мари тэдний богино хугацаанд хийж амжсан суултурын тог хараад үнэхээр их гайхан биширч байлаа. Тэгээд Такуми энэ хүү захиалгыг биелүүлэхэд ямар ч асуудалгүй гэдгийг тэмдэглээд ингээд нэг юм амрах чөлөөтэй боллоо хэмээн баярлан өгүүлнэ. Тэр үед Мари түүнийг өөрсдөөс хийхээр төсөж байгаа эсхийг сонсоход тэрээр одоогийн нөхцөл байдалтай сэтгэл хангалуун.
байгаа ч гэлээ. Шин зүйлсийг таньж мэдхийг хүсэж буй тул ажиллахаар шийдснэ хэлдэг. Харин өөрийгөө хамгаалахын тулд Софиг хандаж явхад тэрээр онцлон дурджээ. Түүнчлэн Мейпл бол түүний дижээвэр амтан учраас цуг явж болох бөгөөд харин Марийг эндээ үлдэж гэр орноо хамгаалахыг даатгана. Гэтэл Мари хэрв хамт явхаагүй л өөрийг нь гайхам шиг төвөө өдөрч хийж үзэх болов хэмээн нэмэхэд Такуми аялаж маш аюултай байх болно гэдгийг сануулсахаж ингээд өхөн нүр юм санагаж ганцаараа энэ том гэрийг авч явж харч хандж чадахгүй гэвээ хийж хэллээ. Иймээс Такуми хэрв түүнийг энд үлдээгээд явчихвал зандаа өргөж санаа зовж сэтгэл нь амархгүй байх ташаар тунгаан боддог байна. Өдөлгүй тэрээр Маригийн чадварын үзүүлэлтийг шалгаж үзээд санснаас нь хамаагүй өндөр мөөгүй байгааг харин ихэд гайхаж хоцров. Эцэст нь тэр охиноос бидэнтэй хамт явахдаа үнэхээр итгэлтэй байгаас хэрхэн зовсон гэсүүлээ. Тэр үед Софиач мөн Марийг хамт явах ёстой гэж ütсэн. Бөгөөд чинь тэрээр тулааны урсгал болон шид өвдсөн ажинд нь чадварлаг тул охинд хідэн зүйл зааж сурвалж чадхаа илэрхийлсэн юм. Нэгэнт бүгд явахаар болсон тул Такуми тэднээс аялж ямар зэсэн хэрэгцээтэй байгааг нь асан. Ингэснээр София өөрийн хэрэгцээ зүйлсээ дараас олон тооцсон бол Мари өртөө ганц богино сэрэмл хүсэж байлаа. Гэрч хэрэг зөвхөн богиноо сэлэн машиншуулж мангасуудтай тэнцэхэд довтлооны хүчин хангалттай хүрч чадахгүй гэдгийг Софи түнд сануулжээ. Тиймээс түнд жад авахыг зөвлөж улмаар тэрхүү жадыг хэрхэн гартан мизэн шиг талаар зайд сургаж өгчдөг байна. Үүний дараа Такуми зэсхүүдийг бэлдэж дархаалж өгсөн бөгөөд энхүү үйл явцсан түүний төснийг тайныгээр ахиулж орхив. Тэрээр Мария Софи хоёрт хоёрт дууж хийж өгөх талаар бодсон ч тэдний биеийн хэмжээг авна гэдэг хитрхи ичмээр эвгүй санагджээ. Иймээс тэр өмнө нь тэдний төрхөөр хийж байсан хүүхдэнүүдэд дуудан гаргаж ирээд хоёр дуусханыхаа загварыг гаргаж өгсөн байна. Хэдэн өдрийн дараа тэрээр бижин болсон хоёруудыг мэрээ Софи хоёрт өгөх. Бөгөөд тэдэнд ямар гайхалтай зэвэж байгааг хараад өөрийн нүдэндээ ч итгэж чадахгүй байлаа. Гэтэл София түүнийг биеийн хэмжээг нь огт авалгүйгээр хэрхэн нэмдөгс таарсан хоёрыг хийж чадсныг гайхан эргэлзэж чадсан. Тэрээр ярианы сэдвийг хурдхан шиг өөрчилж хийсэн зэсгүүдийн талаар ямар сэтгэлтэй байгааг асуухад тэдний баярлжгүй хараад сэтгэл нь ихэд хангасан үлдсэн. Түүнчлэн тэрээр тэдэнд шид өвдөс залах шигшлэг хийхэн туслах манай шингэсэн бүгчнүүдийг бижигшв. Энэ бүхэн түүний манаг дэндүү их хурсан байж таарах тул София үнийг хитэрсэн химэн имэсэн ч Такуми үүнийг өөрийнх нь нэг түүхийн сургуулилж байсан гэдгийг хэлээ. Үүний ачаар мөсөн болон аянг цэвэрсгааны шидийг ч давхар сурч хаснаад болгодог билээ. Үүний дараа тэд аялжтайгаар хасан Софи Мари хоёрыг бүртгүүлэхээр адил явж хайрчдын гэлдийг зарив. Тэр үед гэлдийн бүртгэгч Ханс Такумид хандан түүнийг заавал биелүүлэх ёстой хидэн даасгавар байгааг сануулна. Ингээд Такуми ихний ээлжинд хөнгөн даасгавар руу зүглээ гэж батсан ч Софи ингвэж ямар ч анаа афиж чадахгүй сануулхад тэрээр гэлдийн зэрэг дэвэ ахиулахыг огт төсөхгүй байгаа. Тул үүнд санаа зовох хэрэггүй хэмээн тайвшруулдаг юм. Яг тэр үед өөр нэгэн бүлгийнхэн Софи Мари хоёрыг үдэж хоргоон. Тэдэнтэй хамт явахыг шаардж эхлэхэд Такуми дотор айж байсан ч зэрэг гархан тэдний өмнөөс зогсож навтыг өмөрөө. Гэтэл тэдний нэг нь Такумиг завхаар дасаасан ч Такуми биеэ шившгээр түргэн хамгаалж амтснаар өнөө хэрийн гар хугарч орхилоо. Ингээд томог ихгүй гэлтийн мастер бараг хэргийн газарт гарч ирсэн хэдий ч тэрээр Такумиг хэрэг тарьж үүмэн дэгдэж хэмээн буруугаар ойлгодог байна. Харин аз босгоход Ханс хажуунаас нь болсон бүх үйл явцыг нэгэнгүй тайлбарсан хүрчээ. Тэгээд тэрээр Такуми руу эргэж яг ямар арга хэрэгжсэнийг нь ловлон гэсэн. Гэрч Такуми үнэнээ хэлхийс баг зэрэг эргэжж байгааг анзаарсан тэрээр хувийн мэдээллийн чанарын нууцлан гэдгийг амлаж түүнийг тайвшруулсан юм. Түүнчлэн Ханс манагийн үйл явдлыг мөр мэдрэгдэж байгааг дурдсан бөгөөд тийм өчүүхэн мөрийг мэдэрч чадаж байгааг нь хараад түүний мэдрэхүүн шид өндөр түвшних байх хэмээн Такуми дотроо ихэд гайхаж байлаа. Өдөртгүй Такуми тэдэнд ямар нэг шид хэрэглээгүй гэдгийг хишээд харин агуулгах хайрцагнаасаа нөөс гаргаж биеийн хідээд хэсгийг бүрсэн. Улмаар тэрхүү нөөсөө ашмац болгон нэвтгсэн тухайгаа ичсэн. Үүнийг сонссон Ханс тэднийг шууд зэрэг ахиулах хэрэгтэй гэж үзсэн. Бөгөөд бараагч мөн ингэснээр хүмүүс тэднийг басгүй гэж зөвшөөрсөн ч Такуми София Мари хоёрыг дөнгөж сайхан бүртгүүлсэн штэ хэмээн санааллаа. Иймээс Ханс тэдэнд зэрэгэ хортон ихүүлэхэд нь тусчих цөөн хідэн даалгаврыг өөрөө сонгон санал болгосон. Тэд дуртай зөвшөөрч гоблин болон кобальтуудыг устгахаар зандаа гарсан бөгөөд даалгавраа гүйцэтгэж явах үед Мейпл холбоо тогтоож ботны цаан 4 гоблин нуугдж байгааг Такумид анхааруулж анжив. Тэр үед Софи тэдний хоёрыг нь өөрөө устгах гээд ганцхан талааштай хэлбэрхэн завчиж архисан юм. Харин үлдсэн хоёр нь тэдний лөө хөсгөх үед Мейпл өөрийн тор дондор тэднийг бүдрүүлж өгснөөр Такуми Мари хоёр амжиж тэднийг эцлэв. Гэтэл тэдний замд таарч гоблин болон кобальтуудын тоо хэтэрхий олон байсан тэрээр гайхаж даш хэдийн даалгавраа 3 дахин биелүүлэх үс хэмжээний олцсочлаа хэмээн өгөж байлаа. Иймээс Софиар хавьд тэдний үр байж болцсогог дурдаад магадгүй тэдний дунд гоблин генералч байж магадгүй гэж таамаглав. Түүнчлэн тэрээр гоблин генерал нь Си зэрэгшлийн мангас
бөгөөд түүний удирдсан мөрийг устгахын тулд дий болон түүнээс дэш зэрэгчийн дор хаяж таван бүсэг адал явж хайрчид шаагддаг тухай хэлжээ. Үүнийг сонсоод Такуми тэдэнтэй туршдаад хэрэггүй ах гэж утсан ч София хэрэг бүх шидээ шахуун давталж чадвал тэднийг өөрсдийн хүчээр ялж чадна хэмээн итгэжтэй байв. Гэтэл яг энэ мөчид Мейпл гинт Такумид өөрийгөө холсон өөрчлөгдөх гэж ойлголгожээ. Энд Такуми түнд зөрөөж хасаасны хинжээст орон зайг нээж өгсөн ч тэрээр гоблины үүртэй хийх тулаанд Мейпл төсөж чадахгүй болсон баг зэрэг харамсаж байжаа. Өглөхгүй тэд үүнд ирэхэд тэнд хэдэн зуун гоблин шавцсан байсан. Бөгөөд София энд ямар ч хүн байхгүй тул хамаг хүчээрээ шидээ ашиглан давчиж болно гэдгийг хэлв. Тэгээд тэд бүжнүүдээ ашиглан хүчрхэг шивсрийг үлээж бүү олон гоблинуудыг устгаж чадсан ч гоблин генерал болон гоблин найтнууд гарч ирснээр тэнцэж хараахан дуусаагүй байгааг София харуулсан юм. Тэр үед генерал шууд Такуми руу дайрсан ч тэрээр дарж тэгэн чадварсаг хааж улмаар өөрийн гасын шидийг ашиглан түүнийг үнс болгон хөрхөв. Тэгээд тэд гişтдээ эргэж ирэхэд бараг тийм аюултай даас хорыг дур мэдэн гүйцэтгэжээ хэмээн Такуми руу хашгирч харсан ч яг тэр үед халаасны орон зайнаас Мейпл шин төрхөө олон хаж ирээд баракийг архишин төрхиж орхисон. Море түүнийг ямар хөөрдөн болсныг хараад нүдэндээ читгэж чадсан байсан бөгөөд бүр яаж чаддаг болсон нуус хажтан байсан. Эцэст нь Ханс тэдний шагналыг авахар явахаасаа өмнө Такуми зэрэгжиж гисэн бол София Море хоёр дэд зэрэглэлийн ажил явж хайрчид болсныг дуусгасан юм. Өдөлгүй тэд гişтэй харьцаасан бөгөөд Море Такумигаас ижүүдэж Дауны өөдөөсөө эсхийг авсан гэсэлээ. Харин Такуми түүнийг яагаад гинт Дауны өөдөөс хайх болсныг гайхан хоцров. Түүнд хин тэрээр өөртөө болон Софиад зөрөөж дотор хоцс химээр байгаагаа хэлсэн ч Такуми тэрхүү Дауны өөдснүүд үүнд хангалттай хүрцэхгүй хэмээн бодно. Иймээс бүсгүй үнийг хэрхэн хийхээ харуулахар зөрөөсөрч гişв. Гэвч Такуми түүнд энэ зураг нь нэрс зөв биш харагдаж байгааг хэлдэг байна. Ингээд тэрээр яг ямар байх ёстойг нь өөрөө зурж үзүүлсэн ч үүнээсээ болоод бүсгүйг уурлагчлаа хэмээн санарсан билээ. Гэтэл харин ч эсэргээрээ бүсгүй түүнээс өөртөө зориулж хийж өгөхийг гойхон тэр өдөлгүй Мейпл Такуми дээр ирж Пипек түүнтэй уулзахаар ирснийг дуулгасан боловч очиход Пипек архидын ухаан алдсан хитэж байлаа. Учир нь түүний шин төрхийг хараад Пипек хасрыг цэцэж орсон байсныг тэрээр хэлсэн юм. Нэгэнд ухаан орсон Пипек Такумид хандан Ботны Лорд Годвин түүнтэй уулзахыг хүсэж байгааг уламжлахад Такуми ихэд гайхаж ямар шалтгаантай байж болохыг дотроо тунхана. Тэр үед Пипек энэ бүхэн өнөөх бие засах газруудтай холбоотой болохыг дурчжээ. Үүнийг сонсоод Такуми эзэнт гүрний зүгээс ирэх ямар ч дарамт шалтгаалыг зогсоож чадна хэмээн Пипекийн өмнө нь хэлж байсан өнөөх томоор талан чухамдаа энэ Годвин байсныг ухаарав. Тиймээс тэрээр энэхүү уулзалтаас татгалзаж чадахгүй гэдгийг сайн мэдж байлаа. Ингээд тэд Годвинтэй уулзахад Лорд Годвин өөрсдөн зориулж бие засах газар хийж өгсөнд нь Такуми түүжээс тажирхаж байгаагаа илэрхийлдэг бөгөөд харин Такуми түүнийг өөрт нь ингэж бүхий хэрэггүй гэсэн ч Годвин хэрв энэ нь өөрийнх нь газар нутгийг хөгжүүлэхэд тустай бол хэдэн ч удаа бүхэхэд бэлэн байгаагаа хэлсэн юм. Түүнд чинь тэрээр гоблинуудын өрийг устгасанд нь Такуми дахин тасархаад эзэнт гүрэн түүний араас хөөцөлдөж хэмэгц хизээж санаар сэрэмжээ алдаж болохгүйг сануулж хэрэг түүнд ямар нэгэн зүйл тохиолдол хаан тасад асар том гарц хөрс учир хотгож өөрийгөө үргэж хичээж явахыг захив. Энэ зөөр гэрт нь Мейпл өөрийн даавуугаа нөхөж дуусгаад байлаа. Иймээс Такуми София Море хоёрт дотор хөтс хийж өгөхийн тулд бүтэн 3 өдөр дараалал нь сэтгсэн бөгөөд охид түүнийг төлдөж агирсан байхыг харна. Тэгээд тэднийг өмсөд үзтээ гэж хэмжээ Такуми сая л нэг юу хэлснээ ухаарч хасар хитсэн ч охид хэрэг энэ нь түүнийг баярлуулах хол өмсөж үзэхэд бэлэн гэдгийг хэлэхэд тэрээр улам бүр уусааж тэндээс шууд цохноддог. Үүний дараа Такуми хөргөж шинээр цахан бүтээсэн бөгөөд охид түүний сэрүүн орчин хараад ихэд биширсэн ч тэрээр үүнийг ертөөс хоол хүн сат тусгад ашигладаг болохыг тайлбарж өгдөг байна. Харин өдөлгүй тэрээр өөр нэгэн төсөж эхлүүлэх гэж байгаагаа зохиолгоход София түүний дараа нь юу хийх гэж байгааг нь сонирхон асуулаа. Тэгэхэд нь Такуми тэрний танар төхөөрөмж зэсийг хэрэгсрийг шинжлэх цаг болсон талаар бодож байснаа хэлдэг. Учир нь түүний дарахны ур чадвар аль хэдийн ихсэн тул материал болон натмантид ашиглан цаа шин зэсвэлжийн багц хийхийг хүсэж байв. Ингээд тэрээр эдгээр хор хөдрийг хаанаас олж болохыг мэдхээр гэрэл дээр очисон боловч Ханс түүнд материал болон адамантид нь маш хоор нандин зөөлхийг дуулах. Гэвч тэрээр Такумиг өөрийн архимын хүчээр эдгээр хөдрийг гаргаж авч чадах хэдий ч үүн дасар их манай зарцуулыг тутал зүгээр урхаагаас очиж албарших нь хамаагүй хурдан байх болно гэж зөвлөв. Тэгээд түнд нэг нь урхай байдаг хорос хэмээх хотын тухай хэлж өгөх нь тэрхүү урхаар зөвхөн дархны гэлтийн гişүүд нэвтэр хэрэгтэй байдаг ч нэгэн зайчин арга байгааг хэлж хэрв урхан хангаж тохмон гэсүүдийг дарах даалгавар авчвал доотогшорч чадна гэдгийг зөвлөв. Ингэснээр Такуми даалгаврын хан нормогч давхар биелүүлчих
хан байна. Химэн олзорхон бодож байтал энэ боломжийг яахан арт хөлөө гэсэн шиг бараг гинтхэн гарч ирдэг. Өчир нь жижиг энэ үед ихэн хадал явж хайрчид хар сарсгийн ангуучлал дэвчдэг тул тэдэнд модны нөөц маш их төтөвдөж байгааг тэрээр дурчжээ. Түүнчлэн өнөөх тренд химээх модны мангасууд нь хор сарцаанд байдаг өвхийн ойд амьдэрдэг тул Такумич дуртай тэрхүү модыг цогцолж хутаасгорыг хүлээн насан юм. Бараг түнд хорс руу хамгаалах шаардлагатай нэгэн дарханы тухайд болоход Такуми өөрийгөө хитрхи их мөржөөж байгаа юм биш. Бид химээ ирж чивлээ. Учир нь тэрээр өмнө нь хизээч хамгаалалтын даалгавар биелүүлж байгаагүй. Бөгөөд үнийг Арслангийн сая багийн хан хийж болохгүй юм уу гэж асуусан ч бараг тэднийг аль хэдийн өөр даалгавартай байгаа хүсдэг юм. Ингээд Такуми хороос хүртэл яг хэр хол бөгөөд хэд хоног явахыг сонирхон асуув. Гэтэл Ханс түнд ердийн тэрэгтэй явбал 7 хоног. Харин Мангас төрлийн мороор хөлөөж 4 хоног шаардах хийсэн боловч харамсалтай нодоогоор тийм морд бүгд дууссан болохыг санууллаа. Тэр үед Рёж гинт гарч ирэх бөгөөд бараг түүнийг даасгураа дуусгацсан. Химэн гахтаж тэрээр нэгэн хар сарлаг агнсан тул махыг нь модхаас өмнө амжиж авчираад байгаа нь энэжээ. Түүнчлэн тэрээр сүүхийн үед өндөр зэрэглэлийн мангасууд олноор үзэгдэх болсон тул хамгаалалтын даалгаврууд улам их хэцүүдэх байх хэмээн дурдсан ч бараг үнийг дагаад шан харамжинч бас нэмэгдэн гэдгийг онцлсан юм. Өдөлгүй Рёж баг руугаа буцаа бич гэхэд Такуми түүнд хонох газар хэрэгтэй эсхийг нь асууж гэхдээ халуун өнгөсөн дарахыг урлаа. Тэгээд дэд занга пипик дээр цочлон очисон. Тэрээр өөрийн мангас мартын нэгийг зээлүүлэхийг зөвшөөрсөн ч хариуд нь Такуми буцаж ирэхдээ хідэн ховор хөдөр авч ирч өгөхийг мөн дахин хідэн хөрөөгч хийж өгөхийг хүсв. Энэ үеэр Софи гэртээ Такумиг хүжээж цоох бөгөөд түүнийг дэндүү хоцорч байгаад үж яжиг бухимдна. Такуми Рёж хоёр дархныг хайчилаад буцаж явах замд Рёж гинтхэн ямар нэгэн аюулыг зөнгөрөө мэгшжээ. Гэтэл тэдний зүүн нөмрөхтэй ноцлог нэгэнд төхөж ирэх. Бөгөөд одоогоор товчтод бэлэн биш байгаагаа ухаарсан Рёж Такумиг дагуулсан цогцсон ч өнөөх хүн түүнийг хүсвэн унахад энэ нь үнэндээ Софи байж таарав. Үчин Софи түүнийг Такуми руу халдах гэж байна хэмээн өндөрчээ. Иймээс тэрэж түүнийг шууд савчаар дарлайсан ч Такуми яран дундуур норч цагснаар тэд хоёулаа биеийн биенээсээ уучлал гуйж цаадаг үлээ. Эцэст нь тэд гэртээ эргэж ирэх бөгөөд Рёж Мэйплийн шин төрхийг хараад уулгаалтан гайхсан ч Мэйпл харин түүнд дургүй гэдгээ шуудхан ишчих. Тэрээр Такумиг ийм хүрхэн өвтөр хүрээлүүлж байгаад натар хаж өөрийгөө насан туршдаа ганц бие хортой гэд өхтийг үдэж үзсэн боловч охид хоёулаа зөвхөн Такумид үнэн ч гэдгээ илэрхийлэх нь тэр Рёжийг усанд орж байх хооронд Такуми бусдтай хорс руу явхалсан тухайгаа дуулгаж тэд 3 өдрийн дараа замд гарахаар шийдвэрлээ. Тэгээд тэд ППК-с өнөөх морин тэргийг авч замд нь хамгаалах хастай гамбо химээх тархантайгаа уулзав. Хөдлөх агшин Ханс бараг хоёрт айдсын ой мангасууд сүүжийн үед улам мэдвчиж догширсан тухай холбооны салбараас яарчтай мэдээ ирхэн тэр. Иймээс тэд Такумигийн багийнхны төлөө тулаас ихээр санаа зовж хэллээ. Харин энэ үед ППК Кодуны төсөлтөй уулзж байх. Бөгөөд хантан тэдний bijигсэн сөөлтөөр төөжин сэтгэл хангалуун байгааг дамжуулна. Ингэснээр бохрын асуудалч багаар шийдэгдэж байгаа хэдий ч энэ тухай цоо яриа хэдийн газар авч байгаа талаар тэд хэлцэж байв. Нэгэнт байдал ингэж ирсэн тул магадгүй Сидана бас энэ талаар төсөөлжсэнээс ч иш талж мэдэх бололтой. Өдөлгүй Такуми болон түүний нөхөд Айцын ан загт хурж ирээд Гамбог хамгаалалтын шидэн дотор үлдээгч дрэтүүдийг агнахаар цаашаалаа. Софи тэдгээр мангасуудыг манай энергийг нь мэдэрч олж чадна гэд нэгийг нь чивлүүлэн зааж өгдөө. Үүнийг харамгц Такуми урагштай ирж охидч түүнийг арт талаас нь найдвартай дэмжиж байлаа. Тэрээр эхний мангасыг амжилттай устгах чадсан ч гэтэл Софи тэднийг аль хэдийн бүсрэгдсэн байгааг гинт анхааруулсан тэр. Ингээд тэд элбэ шидэ ашигсан олон мангасыг нэгдэр устгаж эхэлсэн боловч яг тэр үед замд нь аврах том хөвшин мод мангас буюу тренд хүндсэн гаж ирлээ. Гэвч тэд бүгдээрээ хүчээ нэгтгэн үнсийг нь тастай хайсан ч тэрхүү мангас нь хормын татвч шархаа нөхөн төжөөж байв. Үүнийг харсан Софи түүнийг өртөө ганцхан хүчтэй цавхилтаар биеийг нь бүхэлд нь устгах хэрэгтэй гэдгийг ухаарсан юм. Иймээс Такуми сэлмээс соголон галын шидэ шингээж харин Софи түнд зам гаргаж өгснөөр тэрээр эцсийн шийдвэрлэх цавхилтыг амжилттай гүйцэтгэж чадлаа. Тэгтэл тэрхүү мангасаас гайхамшигын ажимнууд унах бөгөөд Софи тэдгэрийг маш ховор нандин зүйл болохыг нь онцлон хэлв. Түүнчлэн тэрээр эдгээр ажимыг бүгдийг нь аваад буцахаар шийдэж улмаар тэд хорос хотод хүрэлцэн ирмэгцээ адал явдлуудын гэлдэг зорив. Тэр үед Гамба түүнд ур хайруу нэвтрэхийн тулд төмөрс хор номонгуудыг устгах даалгаврыг заавал авах ёстой гэдгийг сануулжээ. Өдөлгүй тэд өөрсдөө хэрэгцээтэй хөдрийг олборч ирсэн бөгөөд Такуми маш ховор адмантид олж авч чадсан ч
Гэтэл гинтхэн орхой бүхтэй чичирхийж аимшигт төмөрс хор наман гарч ирхэн тэр. Ингэснээс Сафа тусбахаар бэлдэж байтал харин Такуми өөрийн гэрлийн шидийг ашиглан мангасыг мэдээгүй жуулж улмаар тэд түүнийг маш хялбархан намж орхив. Тэр үед Гамбо түүнийг яг ямар шид хэрэгснийг гайхан асуухад Такуми сохор номингууд хараахай дамдардаг тул гинтийн хорц гэрлийг тэсвэрлэж чаддгүй хэмээн тайлбарсан юм. Нэг тулаан доосны дараа Мара өөрөө юу ч хийж чадаагүй дэ сэтгэлээр унахолооч Такуми тэднийг үнэхээр тусбахыг хүссэн эсхийг нь дотроо гайхаж байжаа. Үүний дараа тэд ямар нэгэн сайд бэрхшээлгүйгээр хэрэгцээд хөдрийг гүйцэд албарч аваад эцэст нь бостон хот руугаа буцаж ирэв. Ингээд Гамбо түүнд мэтрэж болон адаманттай хэрхэн ажиллахыг зааж өгснөөр тэрээр галын шид шингээсэн мэтрээс хотхыг амжилттай орж чаддаг байв. Тэрээр бүтэн 7 хоногийн турш тасралтгүй хөдөлмөрлсөний эцэст Сафа Мари хоёр зориулсан шин тономлолоодыг хийсэн. Бөгөөд тэдний ашигладаг байгалийн режиментүүдийг нь мөн хоёрын шингээж өгснөд орчлаа. Мөн тэрээр өөрийн тономлолтой хордны шид шингээснээ хэлээд түүнийгээ гайхуулах гэж орцсон. Босогч хэтэрхий хордсондоо болоод хан мөргөж орхидог билээ. Тэр үед охид өөрсдийн шин шидийг туршиж үзээд Сафия Такумигийн төлөө амь насаач зэрүүс хот бэлэн байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлв. Тиймээс тэрээр өөрийг нь хамгаалах бат бүх бамбай хийж өгөхрэг байсан ч гэвч Такуми түнд өөрийнхөө амь насыг бүхнээс илүү хайрч явах ёстой санааллаа. Харин ноозон үйл явдал ингэж сайнаар эргэж байгаад баяртай байсан ч гинт цэсэнд бүдэгдсэн сэлмийг олж хараад Такуми юундаач бэлтгэлтэй байхаасаа хэмээн залбирна. Тэр үед Сидония гүрний нэг жилийн дараах ирээдүй харагдах бөгөөд тэнд хэдийнэ бэлтгэлж дууссан Акира ямар хоёрыг эзэн хаан тус руу эргээхэрч хийж байв. Өдөлгүй Такуми Сафад зориулсан бамбагаа хийж дуусгасан ч өөрөө түүжиж ягшсан. Байсан та Сафи түүний урсан таслах хин нэгэн байгаасай гэж хүснэ. Гэтэл энэ үед хаан тосынхан бохиос цэвэршигтэй шидийн төхөөрөмж ашиглаж байгаа. Тухай цуураа эзэнт гүрний санарт хүчээ. Иймээс ариун гэрлийн сүмээс ичилгээж хаанд хандан тэрхүү гэрлийн шид бол ертөөс манай сүмийн шүтэн дагнаас хайрсан хишиг хэмээн хэлв. Тэд хаанаас ус цэвэршүүлэгч шидийн тойрог болон түүний патентыг өөрсдийн мэдэлд шийдвэж өгөхийг шаардж байлаа. Гэвч хаан үнийг нь зүгээр тохорхон инээж тэднийг өөрсдөө тэр шидийн торгоо хийцгээ хэмээн хөөж явуулдаг байв. Энэ томжиргүй хариу сонссон гэж үүндэн туйлаас ихэрэнч бухимдсан ажаа. Тэрээр өөрсдийнх нь ариун цэвэршүүлэх шидийг бие засах газар ташвирж байгаа нь үнэхээр байжгүй гутамг шиг хэмээн үзэж байлаа. Иймээс хаан тэрхүү төхөөрөмжийг бүтээсэн эзнийг нь өөрсдийнх нь эзэнт гүрэн лөө нин даруй тушаах ёстой хэмээн зүтгэв. Гэвч хаан тэдний үндэслэлгүй шаардлагыг хүлээж авахаас шууд татгалзсан. Бөгөөд үүнд нь гайхсан ирж түүнийг санал хийж үзсэн ч ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Өдөлгүй Пипик энэ Мицүжийн үеийн үйл явдлуудын тасаар Такумид болоход тэрээр тийм хатуу байр суурь баримтлсан зөв хэмээн нэргэлж байсан ч харин Пипик бүх зүйлсүүгээр бүтэн гэж түүнийг тайвшруулсан юм. Тэгэхээр Такуми энэ бүхэн сүмийг нэг тэдний эсрэг эргүүлэхгүй хэмээн сэтгэл зовнно. Пипикийн хэлснээр бол тэдний хаан толсод хоёр өөрсөн байдаг бөгөөд тэдгээр нь хоорондоо эрсдэл шалгаатай ажээ. Өчигдөр бүтээлийн сүмийнхэн нарны шитэн биширдэг бол Гэрлийн сүмийнхэн өнитийг өөрсдийн царын ганц бурхан гэж үздэг байна. Түүнчлэн тэрээр бүтээлийн сүмээс ялгаатай нь гигэн гэрлийн сүмийн ламнар анаагшид хэвшлэх бүртээ асрах хэмжээний төлбөр нэгдэг болохыг онцлон хэллээ. Иймээс гигэн гэрлийн сүмийн ард эзэнт гүрэн байгаа учраас Такумийн хэрэгт орооцолтгүй хоол байсан дээр гэж дотроо тунгаана. Гэвч тэр үед Пипик түнд хандны хувийн хүсч тавьхан тэрэ. Өдөлгүй Пипик өөрсдийн хийсэн бие засах газар болон хөрөгчний дэжийг эрхэм дээдэст өргөн барьсан. Бөгөөд хаанд энэ нь маш их таалагдсан тул Такумиг биечлэн уулзахаар урьсан гэдгийг илчлэв. Хэдийгээр тэр ихэндээ баг зэрэг ирэлдэж байсан ч эцэст нь Пипикийн ятгсаад бууж өгөхөөс өөр аргагүй төрсөн юм. Ингээд Такуми Сафа Мари хоёрт удахгүй хааны нийслэл рүү явах болсон талаараа дуулахад тэд ч бас хамт явахаар дуртай яаж зөвшөөрсөн. Боловч 7 хоногийн дараа хөдлөн гэдгийг тэрээр сануулв. Гэтэл Мари тийшээ хүрэхэд хэр хугацаагаар хойлоолоход мангас морин тэргээр яг 7 хоног тавхидаг хэмээн хариулсан тус охин замын хүнсээ бэлтгэр яарсан. Тэр үед Такуми Пипикээ шид чолооноо тасан тул тэтгэрээ нөмрөгнүүд дэн мэдрэхүй хаах шид суулгаж тэдэнд зэрүүлж шин нөмрөг хийж өгөх бодолтой байгаахаа хэлдэг. София үнийг талаанд маш хэрэг болно гэж үзэж байсан бөгөөд харин Такуми энэ нь бусдын хэрэгцээгүй анхаарчийг татахаас сэргийлнэ хэмээн нэмж тайлбарлав. Нэгэнт цах дээр ирсэн хойноо Мари Сафад хандан Такуми өөрийнхөө эрүүл мэндэд тавтахынч анхаарч тавихгүй байгаад санаа зовж байгаа хэлэхэд Сафач мөн түүнтэй санал нэгдсэн билээ. Түүнчлэн тэрээр Такумиг асар их авьяастай нэгэн болохыг дурдаад бүх чадварыг нь чагсааж эхлэхэд Мари түгээр тоглом хийж үүнээс нь болоод дахин сандарсандаа ертөс түүнийг ямар гайхалтай эзэн бэ гэдгийг хэлчихсэн юм хэмээн шалтар тооцоор цутаж одов. Гэвч Маригийн хувьд Сафи гэж хэдийн түн тухаангууд урьдсан байгааг баттай гадарч байлаа. Өдөлгүй Такуми бүтээр
Тэдний сүмд зачирж Нозены хөшөөний өмнө залбирч байх үед бурхан түүнийг гинтхэн өөрийнхөө өмнө шилжүүлэн аваач чинь тэр бурхан түүнийг аян зандаа сайн явахыг даатгаж залбирахаар ирсэн гэж батсан ч Такуми түүнд хандан хэд хэдэн зүйлийг тодруулж асуухаар ирснэ хийдэг. Тэгээд тэрээр түүнээс онет гэх нэртэй өөр нэгэндээр их байдаг эсхийг шалан асуу. Гэтэл бурхан өөрийгөө царийн ганц дээр их хэмээн зүтгэж онетийн тавшаар хүнэнийг тэрээр ирээдүйд өөрөө олж мэдэх болно гэж хариулах нь тэр. Үүнээс гадна тэрээр Такумиг яагаад гинт энэ зүйл сонирхох болсныг гайхан асуудаг. Иймээс тэрээр эзэнт гүрнийхэн өөрт нь улам бүр ойртож байгаа хэрэг Сиданягаас ирэх саад дотроод нь магадгүй бурханы хайрсан нүвэжээс болсон уу гэж эргэцэж байгаа илэрхийлсэн юм. Бурхан түүнийг Сиданягийн балгаар энд дуудагдсныг баталсан бөгөөд харин Такуми эзэнт гүрний дуудсан бусад баатруудын талаар ямар ч сөрөг сонсоогүй. Тул тэдэнд юу тохиолдсныг сонирхоо. Гэтэл бурхан өөрөө нэгэн том алдаа гаргаснаа хүлээж бусад баатруудыг дуудагдахаас нэг жилийн өмнө Такумиг төрүүлээд явуулсан гэдгийг хэлсэн тэрэ. Түүний хэлснээр бол бусад баатруудыг энэ ертөнцид түлж тавихад одоо хэдхэн сарын хугацаа үлдээд байгаа аж. Тиймээс Такуми ягаад түүнийг заавал нэг жилийн өмнө илгээх болсон шалтгааныг гайхан асуусан ч бурхан асуултаас нь толтхын зэрэгцээ. Тэдэнд одоо цаг том байгааг сануулв. Эцэст нь тэрээр дараагийн удаа уулзахдаа заавал амттан авчирхаа мартваа хэмээн захиад Такумиг хуучин байсан газарт нь буцааж орхилоо. Сүм сэргсэн Такуми нөгөө эмэгтэй өөрийнх нь асуултанд хариулахыг хүсээгүй ганцаарав. Гэвч түүнд бусад баатруудтай уулзах ямар ч бодол байхгүй учраас энэ нь тийм чухал асуудал биш байжаа. Үүнээс хойш 10 сарын дараах ирээдүйд Акира багштайгаа бэлтгэл хийж байх. Бөгөөд багш нь түүний хурцтай ахицыг өндрөөр үнэж харагдана. Бусад баатрууд түүнийг чимээгүй хүн ажиглаж байх. Зөөр үйл явдал эргээд өнөө цагт шилжих ба Такуми эцэст нь шинэ нөмргнүүдэд бэлэн болгожээ. Тэднийг юу ч өмсөн зөхиж байгааг Такуми батан хэлсэн ч Маре түүнийг арай шигтрүүлж ян хэмээ. Үүний дараа Такуми өргөж бусдаас тэрийг зээлж яхаар өөртөө тухтай тэрийг хийхээр төсөвлснөө хуваалцсан юм. Ингэхдээ гэртээс мангасмар зээж шаарч хутайг дуртаж Мари хотын адандаа мангасуудаар дүрм хөшингөө тухай түүнд хийж өгсө. Учир нь тэндээс хүч чадал хурдны хувьд тавгүй илүү ганц цэвэр төсөл Грек Мари хэлбэрхэн олж чадна гэж тэрээр үзжээ. Хөдөлгөй тэд ойн зүг хөжилсэн бөгөөд замдаа Такуми өнөөх Грек Мартиг луун түшийн мангасаас уу хэмээн гайхан badна. Харин Мария Сафа хоёр түнд тэднийг энгийн мортой адилхан харагдагч хэс шиг юртэй. Биеийн лууны хайрсаар бүрхэгдсэн байд хараад ялгаатай тайлбарж өгөх үед Мэйбл тэднийг яарагч хаяг шаардсан тул Сафе түүнийг ихэд давжиж байгаад анзаарчээ. Тиймээс Такуми түүнийг өөртөөгөө адилхан нэгнийг олно гэж найдаж байгаа байх хэмээн яриг нь өргөжлөөсөн. Гэтэл Сафе ямар нэрийн аюултай зүйл байгааг мэдэрснээр тэдний яриа тасалдаж кирээр тусдахад бэлдэв. Гэвч тэдний өмссөн тусгай нөмрөг нь бусдын савин мэдрэхүй хаах зэрэгтэй тул нөгөөх чан тэдний хажуугаар зүгээр өнгөрөөд явчихсан тэр. Үүнд Такуми өөрийн бүтээлдээ сэтгэл хангасан байсан ч Сафия тусдаж илүү хүчрхэж хүсэлтэд хүчрэгдэн нөмргөө тайж ирхснээр түүнийг гайхшруулв. Өдөлгүй тэд зэрэг хайр нанаж андсан бөгөөд Мари тэдэнд дамттай холбогдож өгөх болсондоо түүшийн баяртай байлаа. Тэр үед Такуми нүдэнд хүсэн тренд мод туссан юм. Тэгээд тэрийг хийхэд хэрэг башна химээ үзэж тэрээр Сафагийн хамт модыг цавчиж ихшв. Ийхүү бүст нь ажиллаараа завгүй байх зуур Мэйбл өөрийгөө орхирсан мэт мэдэрч тэднээс цааш ганцаараа цаашавлаа. Ингэж явхдаа тэр хид хідэн өхмөл модтой таарн цочирсан бөгөөд гинт нэгэн чимээ сонсоод шалгаж үзтэл шархацсан Дрейкмор байх ба ойртох гэсэн Мэйбл рүү өнөөхмөр цахилгаанаар харав. Энэхүү үйл явдал нь түнд Такумитай анх таарч байсан үеийг санагдуулжээ. Ингээд тэрээр өөрийгөө танилцуулаад түүнийг Такуми ангааж чадна гэдгийг Дрейкт ойлгосон юм. Гэтэл гинт хоёр тэрмэд мангас гарч ирэхийг анзаарсан тэрээр өөрийн торны тусламжтайгаар тэднийг барьж асан. Бөгөөд морч муу юунесээ цэвэрханаар харун түнд тусалжээ. Гэвч өдөлгүй тэднийг зөөн тэрмэд мангасууд бүслээд авчлаа. Нэгэнт байдал бишидсэн тул Мэйбл тэднийг тойруулан торороо бат бүх хамгаалалтын бүрхүүл үсгээд Такумитай холбоо барихыг оролцсон боловч түүнд хүрч чадсангүй. Мэйблийг хэдэн зуун мангас төслээд тэрээр сүйчийн хүчээрээ хамгаалалтаа барьж байна. Тэр амьд гарч чадах болов. Өргөж режиг 2 дугаар хэсгээс үзээрэй. Хэрэг танд таалагдсан бол лайк гарч сувглоо маань бүртгүүлээ.